Монгол хүмүүсийн оюун ухааны ухамсар санаа бодол сүүлийн үед одоо 2026 он 3 сарын 5 ямар ч гэсэн хүмүүсийн бодол санаа оюун ухаан урдынхаас өөр болсон байна. Ер нь бодоод үзтээ. Ах トゥ хоорондоо одоо бие биенийг үзэж чадхаа байсан. Бие бинийгээ их муулдаг болсон. Бие биендээ одоо хайргүй болсон. Бие биенийг ойлгохаа байсан. Олон улсын мэдээ сувг, олон улсын мэдээ сувгаас гадна шинжлэх ухааны програм гэж байдаг. Үзэхээ байсан. Ер нь хүмүүсийн мэдлэг чадвар муутсан. Ирээдүйн одоо итгэл үнэмшил байхгүй болсон. Бодол санааны зогсон байдал үүссэн. Гадаад орнуудын болон одоо болж байгаа Монгол оронд болж байгаа хэрэгжүүлж байгаа эдийн засгийн болон боловсрол шинжлэх ухаанд одоо дүгнэлт хийж байгаа хүмүүсүүд байхгүй шүү дээ. Дүгнэлтийн тухай одоо асуудал бол бүр одоо ярих ч одоо юм алга болсон байна. Хүн хүний хайрлах битгийвэл хүн хүний одоо ад шоо үзэх эсвэл одоо их муухайгаар доромжилдаг одоо тийм одоо оюун санааны хоцрогдол одоо маш их явагдаж эхэлж байна. Ялангуяа одоо гар утас интернет хөгжснөөс хойш бол хүмүүсүүд асар муухайгаар одоо өөрчлөгдөж байна. Хүмүүсийн хувь тавилан өөр болсон. Амьтны гаралтай уус мал их олон болсон. Ялангуяа одоо ариг тарсны асуудал хэцүү болсон. Маш олон хүн нас орж байна. Нас барсан хүмүүсүүд одоо энд тэнд явж байна. Маш богино хугацаагаар одоо бие биенийхээ оюун ухаанд одоо асар хүчтэй нөлөөлөхөөс гадна биед нь одоо шингэж явдаг сүнс одоо олон болсон. Оюунлаг хүний зарчим алдагдсанаас болж хүмүүсүүд одоо олноороо нас барсан явдал зөндөө байна л да. Хүмүүстийг одоо өв олноор нь алж устгадаг химийн одоо дан эхлээд одоо удаж байна. Монгол орондоо ийм явдал одоо маш их боллоо. Химийн данд нэрвэгдэж оюун санааны хоцрогдол нас барсан хүмүүсийн тоо маш их болж байгаа шүү дээ. Одоо арх угаал шууд нас баралтанд орж байгаа гэдгийг одоо монголчууд ойлгох хэрэгтэй. Ийм учраас одоо бие биенийг одоо түшин тулгуурлах одоо бие биендээ хандлага тавих явдал бол эрс багасаа гэдгээс ойлгох нь зүйтэй. За Монголд одоо цагдаагийн байгууллага болон батлан хамгаалахын систем алга болсон. Шууд утгаар бол хүмүүстэй алж устгах одоо үйл ажиллагаанд оролцож байгаа. Үүнийг одоо нуугаад яах вэ? Монголын үндэсний аюулгүй байдал алга болсон. Монгол оронд хятадууд хурж ирсэн одоо Бээжин хоттой холбоотой. Бээжин хотод одоо амьдрал байхгүй болсон. Эрийн хотод одоо амьдрах нөхцөл бололцоог одоо аль болохоор одоо маш олон хүнийг нөөцөнд авч алсан хүнээ одоо нөөцлж байна шүү дээ. Тийм учраас одоо нөөцийн хүмүүс гэж нэрлэдэг. Засгийн газар одоо энийг батлаад одоо нөөцийн хүмүүсүүд юу гэдэг юм бэ гэхээр ажилд орох гэж байгаа хүмүүсүүд дандаа нас барсан хүмүүсүүд байгаа шүү дээ. Зарим хүмүүсүүд бол өөрсдөө бие бэлтрийг сайжруулах үүднээс нас барсан хүмүүсүүдийн амтан бяцлагыг ашигладаг явдал зөндөө боллоо. Ер нь бие биендээ итгэл одоо тунд хаараа болсон шалтгаан бол нас барахтай шууд холбоотой. Нас барсан хүмүүсүүд нас бараагүй хүмүүсүүдэд одоо алж устгах тийм хорон санаатай үйл ажиллагаа маш их явуулж байгаа гэдгийг ойлгох нь зүйтэй. Тийм учраас Монголын үндэсний аюулгүй байдлыг яаралтай түргэн зохион байгуулах асуудлыг Монгол улс одоо тавихгүй бол бид хизээч одоо сайхан амьдрах гэж байхгүй. Хүмүүсийн нас баралт улам ихсээр байгаад Монгол оронд маш цөөхөн үлдэх байхаа гэж найдаж байна. Орос улс ялгаа байхгүй. Хятад улс одоо юу ч болсон гэдгийг ойлгох нь зүйтэй. Өмнөд Солонгос улс нэгэн доктортой байдал байгаа нь одоо хол байгаатай холбоотой. Ер нь бол тэр улс руу халдах явдал бол